Эртээ урдийн цагт нэгэн энхий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгдэл баясаж хөөрөн хөөрдөн. Харцан гэрэлтэж хацар нь бумбайсан игдүүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь бүрч их хайртай гин. Ач охиноо гэхээр л баяр хөөр болон өгөх хүлэглэх юмаа олж яддаг юмсан. Эмээ нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэргэлжээ. Малгайн түүнд зогсон гэдэг нь гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүний бүгдээрээ улаан малгайд хэмээн дуудах болж гин. Нэг өдөр ээж нь эртлэн босоод хуушуур хайрчээ. Тэгээд миний охин наашир энэ хуушуур савтай сүг эмээдээ аваачиж өг. Би энэ тэнхэрхэд хэрэгтэй. Эмээ нойрдоо ядраад байгаа юм. Эртхэн гарсан дээр болгоомжтой яваарай. Замаасаа гарч болохгүй шүү. Мод чулуунд бүдэрч унаад сүүгээ хасахчих нь. Тэгвэл эмээдээ юу хэлэх вүлээ? Эмээгийн дээр оронгуутаал өглөөний амгалан айлтгая гэж мэдлэхээ мартваа. Ийш тийшээ ширтээдэл эмээгээ хаахрахгүй байв да. Гिचгэн улаан малгайд. За ээжээ санаа зовлтгүй. Загсан үгнээстэй би гарахгүй. Гэд ээждээ үнсүүлчгээд замдаа гарчээ. Эмээгийнх нь тосгоноос холгойхон ойд байдаг юмсанж. Охин ойн зөрөг замаар алхаж явтал гэнэт урдаас нь чон гараад иржээ. Улаан малгайд чоныг догшин араатан гэж мэдэхгүй тул түүнээс огтхон ч эмээсэнгүй гин. Чон чихэл ийдэг гэхнээр өглөөний амгалан айлтгая улаан малгайтхан минь гэж мэдлжээ. Баярлалаа чонгой. Улаан малгай та чи иймэрт хаа хурж яваа юм бэ? Эмээгэндээ очие. Наа цагсандаа юу хийчихв? Халуун хуушуур шинхэн сүү байгаа юм. Эмээ маань өвдчхөөд байгаа юм л та. Тэгээд эмээдээ өгч биеийг нь тэнхрүүлэх гэсэн юм. Улаан малгай та эмээгийнх чинь хаана байдаг юм бэ? Ойд байдаг юм. Эндээс холгүй. Тэр тэнд 3 том царс модны нөмөрт харагдаж байгаа. Модон хашаатай байшин чинь манай эмээгийнх байхгүй юу? Таач бараг мэдэх байлгүй дээ. Улаан малгайтыг ингэж хэлэхэд чон. Нин нялх гэнэн амтэн азгүй тэр чавганцаас хаюугүй зөөлөн сайхан хоол болно доо. Арга ухаан сэлж байгаад хоёулангийн залгиж орох юмсан гэж бодож явжээ. Тэгээд охины урдуур хойгоор хэрэн явснаа чон. Улаан малгай та жижиг жаахан хүлээлдэ. Урдаас чинь тосоод алаглан байгаа цэцгсийг хараач. Чи тэднийг огтхон жанзаарахгүй ойн шуудын жиргээгч сонсохгүй л явах юм. Яг л сургуультай явж байгаа юм шиг нэг л замаар гэлдрээд байвал ойд хичнээн хөвгөлтэй сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ гэжээ. Улаан малгайт чиргэн тойрноо анзааран харж гин. Ургах нарны туяа боддын чөлөөгөөр асгаран бүжээд л өнгөнгийн цэцгэс өөдөөс нь нишээж ганхаад л үнэхээр үцгэлэнтэй сайхан харагдаж байна гинэ. Тэвэр дүүрэн цэцэг эмээдээ бэлгэлвэл яасан их баярлах бол. Тэгээд ч одоо эрт байна шүү дээ гэж улаан малгайд бодоод замаасаа гарч цэцэг түүж эхэлжээ. Нэг цэцэг тастаж аваад л өндийхэд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдах юм гин. Охин инхүү цэцэг түүсээр ойн өн рүү яваад орчихжээ. Чон энэ завшаанд эмээгийнх рүү намжиж очоод хаалгыг нь тогшоод эмээ нь химбэ гэж ядрангуй дуугаар асууж гин. Чон дуугаа нарийсхан улаан малгайд байна. Танд халуун хуушуур шинхэн сүү авчирлаа. Үүдэнэ гэж гэхэд эмийн хэвээ охин минь ирчихэж хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Ялбархан онгойчихноо миний охин. Эмээд нь босгоч тэнхэл алга гэжээ. Ингээд л чон хаалгыг нээж ороод эмэгний орлоо харайн очиж хүү ихийн завдлаггүй хөөрхөн хөгшнийг залгичхажээ. Тэгээд ховц малгайг нь өмсөж оронд нь орж хэвтээд хөшгийг нь татаж гин. Яг энэ үед ойд гуй салхилэгдэн улаан малгайтын дүүсэн цэцгсийг шүүрээд явчихаж гин. Ой шуугах чимээнээр охины сэтгэлдэж айдас төрж эргэж замдаа ороод эмээгийн рүүгээ яарангуйлээ.
Эмээгэндээ очиход үүд нь онгорхой гэрт нь орвол ямар ч чимээ айнаргүй байх юм гин. Баяр хөөр болсоор л эмээ минь намайг угтдагсан байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг л төгшүүртэй санагдах чинь гэж охин өөр нь ирэхгүй боджээ. Тэгээд Эмээ, танд өглөөний амгалан айлтгая гэж хэлсэн боловч хариу алга гин. Улаан малгайт орныхон өмнө очиж хөшгийг нээвэл эмээ нь малгайгаа дугтуулж тавьчихад нэг л жигтэй хачин байдалтай хэвтэж байжээ. Улаан малгайт эмээгээсээ Пөөх, эмээ, таны чих чинь яагаад ийм том болчихсон юм бэ? гэж асуухад чиний ярихыг улам сайн сонсох гэж л тэр шүү дээ. Тийм үү? Таны нүд яагаад ийм том болсон юм бэ? Чамайг улам сайн харах гэж л тэр. Тэгвэл гар чинь яагаад ийм том байгаа юм бэ эмээ? Чамайг л сайн барьж авахын тулд Юу? Эмээ, наад ам чинь яагаад ийм даруугаар том байгаа юм бэ? чамайг л төвгүйхэн залгих гэж. Ингэж хэлэнгүүтэл чон эмэгний орноос огл харайн бууж улаан малгайтыг ухасхийн барьж аваа залгичихжээ. Ховдог саарл ийхүү хомхой хүслэн биелүүлж аваад хүр хар гэсэн муухай дуу гарган хорхирон унтаж гин. Тэр үед байшингийн дэрэгдүр өнгөрч явсан анчин энэ хөгшин чинь яасан их дуутай хорхираад байх юм бэ? Арай өвдчихсэн юм биш байгаа гэд гэрт нь явж ортол. Харин муу саарл чон эмэгний орон дээр хорхираад унтаж байна гинэ. Муу ховдог саарл чи энд хэвтэж байдаг бивэ. Чамайгч мөн ч удаа хайсан да гэд анчин бууга тулган дуудах гэснэ. Байж эн чинь арай эмэгнийг залгичихсан юм биш байгаа. Тэгвэл аврах хэрэгтэй шүү дээ гэд дуудахаан болж утгаан гаргаж ирээд гидсийг нь зүсчээ. Гэтэл дотроос нэг улаан малгай цухаж гин. Ахиухан том зүстэл улаан малгайд үсгэн гараад ирж гинэ. Охин гарч ирээд Би ямар их айсан гэж санана. Чонын гидсэн дотор яасан амар муухай харанхуй. Тэгээд бас ямар муухай өмхий юм бэ? хэмээн бөмбөлцөл чичрэн уйлж гин. Тэгээд анчинтай хамжин чонын гидснээс эмээгийн гаргаж авлаа. Хөөхий эмээ нь дөнгөж л амьсгалах төдий байжээ. Улаан малгайт самбаачлан гүйж чонын гидсэнд хэд хэдэн чулуу авчран хийжээ. Анчин чамжиж гидсийг нь ойж гин. Чон сэрээ зүхтаах гэсэн боловч хүнд чулуугаан даасангүй шургачин унаад үхчихжээ. Эмээ наач охиноо харангуутаал тамир тэнхээ орон босч ирээд тэд тэврэлтэн уулзаж баяр хөөр болж гинэ. Ингээд хоёулаа амь насыг нь аварсан анчинд талархлаан илэрхийлж хамтдаа суугаад халуун хуушуур идэж шинэхэн сүүгэн ууцгаажээ. Тэр цагаас хойш улаан малгайд